Бүгдөөрэнд нь энэ орой мэндийг хүргэе. Тэгээ юуны өмнө энэ асуудлыг парламентын танхимд ил тод нээлттэй хилцэж байгаад баяртай байна. За энд байгаа гишүүд бид бүгдөө тангараг өргөхдөө улс орныхаа эрх ашиг нэг тавина гэж тангараг өргөсөн. За энэ тангарагтаа бас үнэнч байх ийм цаг ирж гин гэж бодож байна. За өнөөдөр ерөнхий сайдад итгэл хүлээлгийнхээ асуудлыг ярихад би бас өнгөрсөн ерөнхий сайдын зөвхөн энэ хамтарсан засгийн газар төдийгүй өмнөх хоёр засгийн газар хамтдаа бас хийсэн ажлуудыг бид ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Яг гэвэл нэг бодлын одоо 92 оноос хойш хамгийн удаан засаглаж байгаа ерөнхий сайд боловч одоо түүнийгээ давсан хэмжээний бас ажлууд хийгдсэн гэж хэлэх нь зүйтэй. За 2021 оны 2 сараас ахуулаад ковидын хүнд үеийг давж, за насан туршийн иргэдийн 90% нь дархлаажуулалтад хамрагдаж, за эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй шийсэн 1.5 сая иргэн үн төлбөргүйгээр одоо эрт илрүүлэгт хамрагдсан байна. 1 их 80 төгрөгийн бараг хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт орсон байна. Цэцэрлэгийн суглаа гэдэг зүйл үгүй болсон. Оюу толгой Монголын талд ногд 2.3 тэрбум долларын үрийг тэгэлсэн байна. Монголиа захимжилтаар нийтдээ одоо 2 сая хэрэглэгчтэй болсон байна. За энэ дээр хамгийн чухал гэж бас миний онцлмоор байгаа зүйлсүүд бас нэлээд их шудраг бүс зүйлсүүдтэй тэмцсэн. Хөгжлийн банкны үрийг ил болгож, эргэн төлөлтөнд анхаарч, за энэ самурай бонд, евро бонд, за боловсролын зээлийн сангийн асуудлыг ил болгож, зэгцэлж, Эрдэнэс 5 толгой дээр байж байгаа асуудлуудыг ил болгож, зэгцэлж, бараг энэ асуудлуудын нэг нь л гэхэд засгийн газар унгаах хэмжээний их улс төртэй нуун дарагдсан их эрх ашиг хөндөгдсөн ийм асуудлууд. За өнөөдөр бид энэ 126 гишүүнтэй парламенттай байгаа үнэхээр бас энэ өнгөрсөн жилүүдийн маш том ололт гавья гэж бодож байна. Ерөнхий сайд, их хурлын дарга, за мөн бусад намын удирдлагууд маш их улс төрийн зориг гаргаж энэ шин тогтолцооны өөрчлөлтийг авчирч чадсан. Өнөөдөр бид нийгмийн төлөөлөл болсон улсын их хурлын гишүүд өнөөдөр салбарын чухал асуудлуудыг хөндөж ярьж байна. Асуудлуудыг маш өөрөөр хардаг. Олон намын тогтолцоотой хамгийн олон намын төлөөлөлтөй парламент бид цаашдынхаа засаглалын асуудлыг ярьж байна гэдэг өнөөдөр энэ хэлцүүлгээс маш тодорхой болж байна гэж харж байна. Үндэсний баялагын сан энэ ямар чухал юм бэ гэдгийг зөвхөн Монгол төдийгүй дэлхийн жишээнүүд дээр бид нар хэлэлцэж байна. Тэгэхээр би энэ өнгөрсөн ажлуудыг хийхэд гар бие оролцсон бүх бас хүмүүс талархал илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. Оюун эрдэнэ ерөнхий сайдын манлайлал дор зөвхөн энэ хамтарсан засгийн газар гэхгүйгээр өмнөх ч гэсэн одоо ажилласан баг бүрэлдэхүүнд бид нар талархал илэрхийлэх ёстой баха. Аль ч улс оронд удирдлагадаа 100%, аль ч ардчилсан улс оронд удирдлагадаа 100% сэтгэл хангалуун зүйл байдгүй байх. 10 жилийн өмнө би жишээлбэл Дэлхийн банкнд ажиллаж байхад өдөр болгон л цагаан ордны хажуугаар явдаг байсан. Өдөр болгон л жагсагчд байдаг. Энэ бол бас ардчилсан улс орны зүйлс. Тэндээс бид нар бас сайжруулах ёстой юмнуудаа, доголдож байгаа юмнуудаа сонсож, ойлгож, мэдэж сайжруулах орон зай байх ёстой. Энд бид нар магадгүй 120 зургуулаас суучаад ёстой энэ дарга супер, энэ хүн мундаг, эсвэл энэ ийм байх ёстой гэвэл энэ бол ардчилсан улс биш болох байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар өнөөдөр яг л зөв тогтолцоогоор зөв хэлцүүлгийг хийж зөв санал хураалтыг одоо ил тод хийх гэж байна гэж найдаж